Яагаад байхаа гэж би хэлээд байна вэ гэхээр уг нь би 3 хоногийн өмнө гэх юм уу да. Тэг чаднаа гэж би бодож ирсэн юм. Манай ард түмэн тэг чадна гэж. Тийм хариу өгнө гэж. Энэ алгарах төрийг халж чадна. Авилгалыг таслан зогсоож чадна. Шудраг төмнийг сонгож чадна. Арчлыг хамгаална. Ядуурлаас сална. Ажлын байрыг бий болгоно. Ийм саналыг өгч чадна гэж би бүрэн итгэлтэй байсан юм аа. Гэтэл 2 хоногийн өмнө хэвлэл мэдээ дээр нэг туйлын ноцтой мэдээ явлаа. Би хөдөө байсан учраас тэр доор сайн мэдж чадсангүй. Өчигдөр үүрээр 5 цагт өөрхөн аймагаас тавьсараад ирээд тэгээд өглөө өчигдөр өдөр мэдлээ. Та бүхэн миний ямар мэдээ сонссон бэ гэдгийг ерөнхийдөө гадарлаж байгаа байна. Энэ бол ямар мэдээ вэ гэхээр Монгол Ардын намын нөхдүүд маань хамгийн шудраг, хамгийн ядуу сонгуул явуулж байна. Зүгээр өөрийнхөө пүүзийг өмсөөл пүүзнийхээ уудыг эргэтэл явж байгаа. Тэгээ энэ шудраг сонгуульд явж байгаа энэ сайхан шинэ хүмүүс, энэ бэлтгэсэн хүмүүс, энэ боловсон хүчин гарч ирээд та нарт оюутны сургуулийн төлбөрийг төрөөс дадаг болгоё. Та нарт орон сууцны байр олгоё. Орон сууцгүй хүмүүс. Та нарт эмчлийн зардыг даая. Мянганы төмөр зам барья. Мянганы замыг барьж ирсэн бид нар мянганы төмөр зам тавьж чаднаа. 11.7 тэрбум Америк долларын өрийг шийдчихсэн хүмүүс 22 тэрбум өнөрийн бий болоос өнөөгийн ачаагүй нөхцөлийг бий болоос өрийг ямар нэгэн байдлаар доош нь оруулж бүр тэгэлж айгүй чадаж магадгүй. Улаанбаатар хотыг хөгжүүлнэ. Энэ хотыг хөгжүүлэхийн төлөө 68 хотыг Дорнодын Чойрсон, Хинтийн Чингис хот, Чойр, Эрдэнэ дархан, Хар хорин Монголын эртний нийслэл. Зохины улаастай ховдын ховд зэрэг ийм 68 хотыг хөгжүүлнэ гэж ингэж зорж байгаа ийм зоригтой бүрэлдэхүүн дэвшүүлж байгаа. Энийг тооцоо судалгаа хийчихсэн ийм баг ийм юм хий гэж байгаа. Та бүхэн багийн дэмжийг сандаа өгж байгаа тэр хар хайрцагаараа тэр дуудаж олсон мөнгөөрөө эдгчин сонгуулийг бүгдээр тэр царцаагаараа энэ сонгуулийг зөвөр болох гэдэг. Сэбийн хөвсөд очсон. Тэнд ардын намаас нэвдвсэн их хамгаалан 3,000 хүн өөр газар сатсан байна. 3,000 хүн өөр газар сатсан байна. Тэр төр орчин суугчид маань очоод хөвсгөлчүүдийн хамгаалан санд өгөхгүй гэж ахтар 3,000 хүнээрээ хөвсгөлчүүдийн саналыг тэглээд өөрөө ялах гээд хөвсгөлчүүд дургуутж штеп. Бид өөрсдийнхөө саналыг энэ нутгаас дэвчгээ хүнд өгч гаргахын гаргаж унгаахын унгаах хэрэгтэй байтал хаа хамаагүй хөвслийг мэдхгүй нэг 7 хоног 2-7 хоног ирээд амьдэрсэн хүмүүс бидний өмнөөс бидний саналыг хүчингү болгож санд өгчөөд тэгээд 6 сарын 29-нд санд өгчөөд 6 сарын 30-нд явах гэдэг шүү дээ. Ийм сонгуул байж болох уу? Тэрийгээ сарцааны нүүдэл гэж байгаа. Сарцааны нүүдэл юу вэ? Амьтаа юм үлдээдэггүй, шавар шохол үлдээдэг тийм ухаан амьш нүүдэл болдог шүү. Энэ сонгуульчин сарцааны нүүдэл болох гээд байна ард иргэд. Та бид саналаа алдсан биш байгаа даа гэж би санаа зовж байна. Би сонгуульд орч чаддаггүй. Зарим нам сонгуульд орч чаддаггүй. Манай намын дэдгээр Эрдэнэ жамын сонгуульд орч чаддаггүй. Аль хэдийн та нарын өмнөөс албан тушаал худалдаж яваад мөнгө төргөө боцгоод тэгээд луурж байгаа хүмүүс тэр луур нь баригдчихлаа. Сонгогчдоо та бид ихээхэн хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Бид 10 хэдэн хоногийн дараа Хүнүү гүрний байгуулагдсан 2225 жил их Монгол улс Чингисийн маань улс байгуулагдсан 810 жил ардын хөвслийн 95 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Их баяр наадмаа хийх гэж байна. Энэний өмнө Монгол төр хөрхөн оршихуу гэдгийг бас шийдэх гэж байна. Өөрөөр хэлбэл 2000 жилийн түүхтэй Монгол төрөн аврах, Монгол төрөн зөв голдрол оруулах, Монгол төрөн эрүүл шудраг болгох ийм түүхэн хариуцлагатай цаг үеийн өмнө бид тулаад байгаамаа. Дарга маань сая хэллээ. Монгол ардын хувьсгалт нам улс орноо тусгаар тогтносон эрхчлөөтэй өнөөгийн энэ зөх хэмжээний хөгжил авчирсан нам. Бид манай нам лидертэй. Манай нам Монгол ардын хувьсгалт намын лидерээрээ удирдуулаад ард түмэндээ
мянганы замыг эхлүүлсэн. Өнөөдөр энэ замыг 21 аймагт түргээд 330 сум давргийг гэж байгаа. Мянганы хөгжлийн төмөр замыг бариад эхлэе гэж байгаа. Ерөөсөө зөрөгтэй хөгжлийн том бодлогыг та бүхэнд танилцуулсан. Та бүхэнд авчирсан. Монголын ард түмнийг Оросын зөвлөлтийн 80 жилийн өрийг 11 тэрбум долларын өрийг тэгэлсэн. Өнөөдөр та бүхэн 10 гаруйхан жилийн дотор 22 тэрбум доллар буюу энэ өрөөс 2 дахин өрийг нуруундаа үүсгэж сууж байна. Энэ жоохон ялхан хүмүүс 15 сая төгрөгийн өртөө сууж байна. Тэр 22 тэрбум доллар та бүхэнд ард түмэнд маань ирсэн бол өнөөдөр ард түмний байдал ийм байхгүй шүү дээ. Хаашаа орчих вэ? Эцэстээс усыг хаашаа орчих вэ? Гэт энэ манангийн удирдлагаас энэ өнөөгийн арсын намын удирдлагаас асуух ёстой. Японы 2.1 тэрбум доллар Чингис хаан замаар явсан юм хаашаа орчих вэ? Жаахан эсгээр нь зам тавьсан. Өөрт бос зээл байж байгаа. Энэ мөнгө нь яваад офшор дансанд очсон юм байна. Энэ 22 тэрбум доллар та бидний нуруунд дээр өрөөлж байгаа мөнгө маань офшор дансанд гадныханд очсон юм байна. Үйлдвэрлэл явуулаад бүтээн босголт хийгээд мөнгө хөрөнгөлүүлээгүй. Зөвхөн ард түмний нэрээр Монголын нэрээр зээл авч энэ мөнгөөрөө гадаадд тансгал тэнд орд гарч авч тэнд офшор дансанд мөнгөө Монголын ард түмнээс нууж байна. Өөрөөр хэлбэл хэдэн нэгэн цаг Монголоос явах нь би Монгол хүн биш гэс өнгөхөөс ичиж байна. Би хэдэн Монгол магадгүй Америкийн Монгол, Панамын Монгол гэж удахгүй энэ хүмүүс өөрсдөө нэрлэх гэж байна. Бидэнд туршлагатай Монголынхоо хөгжлийг авч явсан Монгол ардын хувьсгалт нам байна. Бидэнд одоо Монголын ард түмний төлөө хамгийн их хэмиг хийж байгаа хийсэн цааш чиг лидер удирдах байгаа. Өнөөдөр энэ даргийнхаа араас Монголын мянган экономичд залуучууд энэ улс орныхоо хэсгийн төлөө хөгжлийн төлөө босч байгаа. Би ганцхан жишээ хэлье. Хан уул хатан доор маань бохироор урсаад хамгийн ортой химийн хорт бодис бүр хорт хавдар арсын харшил арсын замын өвчин үүсгэдэг хороо никл бус химийн хорт бодисоор буларлагдаад олон жил болсон. Үүнийг зогсоож ийм одоо сэтгэл энэ дүүргийн удирдлагт энэ нийслэлийг байсангүй. Энийг жагаар гэж залуу Монголын экономич хатан доод хөдөлгөөний залуучууд маань санаачлан одоо төр засаг надаар ирж бид 15 өдрийн өмнө энэ тоор холын одоо харьяа үйлдвэрийг зогсоолоо 28 арьс хэрний үйлдвэрийг зогсоолоо. Өнөөдөр хатан доод хөдөлгөөн Монгол даяар Улаанбаатар даяар төгж байгаа. Өөрөөр хэлбэл туул бол Улаанбаатарчуудын монголчуудын амьдралын их булгаа. Биднийг дэмжиж бидний араас мянган залуучууд гарч ирж байна. Энэ бол хамгийн сайхан юм. Миний эх орон, миний ард түмэн ирээдүйн маань сайхан гэрэлтэх ийм одоо боломж байна. Ийм учраас манай ахмадууд, дунд насныхан залуучууд бүгдээрээ улс төржилгүй, талцалгүй энэ ардын нам, ардсан нам гэлгүй харин хөтөлбөрийн, бодлогын, хүнийг харж улс төрийн сонголтоо хийгээрэй. Бид нар мөнгө хурааж, офшор хөлсөлдөж ард түмний хөрөнгийг булгайдаг хүмүүс биш ээ. Би Монголын төрд 40 жилдээ ажиллаж байна. Ямар нэгэн алдаа Монгол төрд зүтгэхдээ гаргаж болохгүй. Ёс зүйн, бүр хуулийн хариуцлага. Тэр гадаадаас орж ирсэн мөнгийг хэдэн зуун саяар нь аваад завшаад эсвэл гадаашаа гараад алгуучдаг. Эсвэл идэж уугаад ингээд монголчуудын хувьд зөвхөн даад давшгүй ачаа бий болгож байгаа. Бид 10 тэрбум долларыг тэгэлсэн бол 20 тэрбум долларыг бас тэглэхийн төлөө хамтарч ажиллаж чадна, тэгэлж чадна гэж бодож байна. Та бүхний нуруунд дээр ачаад бид хамтдаа авъя. Ийм учраас хүний эрх, хэрэглэгчийн эрх, шударга ёсны төлөө ер нь хууль хэрэгжиж, хуулийн өмнө бүгдээрээ адилдаг шударга байхын төлөө хамтран тэмцэцгээе. Үнэхээр сонгуулийн өмнө та бүхэнд анхааруулж хандуулахгүй болохгүй юм байна. Би насаараа хуулийн байгууллага, прокурорын байгууллага энэ одоо удирдлага ажилласны актив багшлах ажлыг хийсэн. Энэ эх орон чинь аюул учирсан байна. Эх орны чинь тусгаар тогтнол газар шороо аюул учирсан байна. Яагаад гэвэл баялагчдын гадныхын ирээс урдсан. Тэрнтэй хуульсан хүмүүс энэ баялагийг идээд та бүхэнд
оногдох өгөөж чинь байхгүй болчиход байна. Үр хөвгч нь оногдох өгөөжийн оронд өөр орж ирээд байна. Энийг гадагшаа өөрсдөө зөөж нууж байна. Ийм учраас зайлшгүй сонгуулийн хувьсгал хийх хэрэгтэй юм аа. Их орон газар шороондоо үг дээдс маань тэмцэж бэдэн давтаж өгсөн энэ баялагтай эзэн байхын тулд энэ баялагаа үр шимэг хүртэхийн тулд үр хөвгтөд өндөр боловсролтой одоо иргэн болгохын төлөө Монгол улсаа авч явах боломжийг олгохын төлөө бид зөв сонголт хийхгүй болохгүй байна. Үнэхээр төрийн албан Чингисийн төрийн албыг мөнгөөр хөдөлж байна. Хэдэн 10 сая, 100 сая тэр умаар хөдөлж төрийн сонгуулийг та бүхний сонголтыг худалдан авах гэж байна. Та бүхний регистр, паспортын дугаарыг авч саналыг одоо хулгайлах гэж байна. Тэр байтугай газар амлаж, элдв одоо зүйл амлаж 10-20-оор өргөдөл аваад нэг бүхэд байт нэг л байгууллагаас хэд 110 өргөдөл аваад энэ сонгуульд өрсөлдөж байгаа юм. Би газар өгнө гэж. Өгөхөөсөн бол урд нөхгүй яасан. Сонгуульд улсаар өгөхдөө ямар учиртай. Эсвэл 10-20-оор нь цуглуулад өөрийн намын гэж байгаа, өөрийн ихтэй хүмүүсээр мөнгө тараад гэж байгаа. Энэ бид хууль хяналтын байгууллагатай, цагдаа тагнуулын байгууллагатай би бас мэрэгжлийн хувьд, багшийн хувьд холбогддог учраас энийг хэлж байгаа. Миний Монгол улсын ашиг хонжооны газар болох ёсгүй. Монголын ард түмэн төрөн барих ёстой. Содрог ёс, хууль ёс, тогтох ёстой шүү. Өөрийн төлөө бүгдээрээ хамтдаа баяа. Love.